За хаяа өнөөдрийн ярих сэдв болохоор Тэмүгийн бараануудын тухай ярих гэж байна. За яг Тэмүгийн барааны тухай ярих гэж байгаа вэ гэхээр удахгүй цагаан сар болох гэж байна. Тэгээ цагаан сартай Тэмү ямар холбоотой вэ гэхээр мэдээж айл болгон бэлэг бэлдэж байгаа. Тэгээд аль болох хямдхан барааг олон орны ихээр наваад олон хамаатнуудаа өгөх, найз нөхөдөө ажилчдаа ч юм уу тэгж өгөх зорилготой. За тэгээд би яг энэ тухай ярих басан бэ гэхээр манай ээж бүр ингээ Тэмү донтцсон заяа. Би бүр ингээ ээжигээ үнэхээр ингээ Тэмү авахуулахыг болиулж чадахгүй байгаа. Та нарыг ингээд энэ бичлэгийг үзээд дуусныхаа дараа хэрвээ гэрт чи ингээд Тэмү донтцсон эсвэл өөрөө ч гэсэндээ Тэмү донтцсон байгаа бол тэрийг ингээд болиулах байхаа гэж найдаад тэгээ энэ бичлэгийг хийхэр болж байна. За ер нь бол Тэмү бол 2022 оны 9 сард ингээд албан ёсоор ингээд гарч ирж исэн юм байна. Тэгээд 24 оны ер нь бол 11 сараас эхлээд Монголд яг ингээд нэвтэрч орж ирээд тэгээ ер нь хүмүүс ингээд Тэмү гэдэг зүйлийг монголчууд маань ингээ мэддэг болоод эндээс ингээ бараа захиалын энэ гэдэг тиймэрхүү бодолтой болсон байна. Тэгээ тэрнээс өмнө бол угаасаа ингээ табо хэрэгэлдэг гэсэн шүү дээ. Табо бол ер нь бол амар удаан ингээ олон жил байгаа. Гэтэ табогийн талаар өнөөдөр юу ч ярихгүй зөвхөн Тэмүгийн талаар л ярих гэж байгаа шүү. За тэгээ Монголд ингээ 24 оны 11 сард ингээ орж ирээд ерөөсө хэдхэн сарын дотор 24 тэрбумын бараа бүтээгдэхүүнийг Монголоос захиалсан гэсэн тийм одоо статистик мэдээ байна. За энэ болохоор Icon дээр гарсан мэс нийтлэл дээрээс улсын хурлын гишүүн Цэнгүүн яг ингэж хэлсэн байгаа юм заяа. Хэдхэн сарын дотор 24 тэрбумын бараа штэ бараа бүтээгдэхүүн. За тэгээ 25 оны 7 сард болохоор нэг ийм нийтлэл Guardian дээр гарсан байгаа юм заяа. За тэгээ энэ дээр болохоор юу гэж юм вэ гэсэн чинь Тэмүгийн бараа бүтээгдэхүүний дунд химийн хорт бодис агуулсан хүүхдийн борооны цув, хит ягаан туяаны шүүлтүргүй нарны шил, стандарт хэмжээнээс урт уяатай одоо хүүхдийн шорт зэрэг ийм осолд орох эрсдэл үүсгдэг тиймэрхүү одоо бүтээгдэхүүнүүд байсан. Энэ бол зүгээр ингээд жишээнүүдийг ингээд дурж байгаа шүү дээ. Тэгмэд одоо ингээд хүүхдийн шортны тэр уяа хүртэл ингээд стандарттай байд юм л да. Ингээд хитрхи уртайхан бол тэ ямар нэгэн эрсдэлд орох тийм магадaltaй учраас ингээд сантиметрийн ийм зүрх мөрөө гарахгүй тиймэрхүү стандарттай байдаг. Тэгмэд тэр уяа муяан дээр нь хүртэл ингээд хэмжилт хийгээд үзэхэд ингээд ямар ч стандарт ингээд алгаа гэдгийг ингээд илрүүлсэн байна. За тэгээд дээрэс нь одоо Европын албаноос одоо хэрэглэгчдийн тийм туршилт судалгаа явуулсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол Тэмү дээр зарагдж байгаа бүтээгдэхүүний аюулгүй байдал стандарт хэр хангаж байгаа вэ гэдэг дээр 15 сарын турш мөрдөн одоо ингээ мөрдлөг явуулаад тэгээ дүгнэлт нь болохоор юу гэж гарсан бэ гэхээр Тэмү нь Европын зах зээлд аюултай болон стандарт нийцээгүй бүтээгдэхүүний гол нэвтрэгцэг болж байна гэж дүгнсэн байгаа юм. Тэгэхээр ер нь бол ингээд одоо заавал ингээ хувцсан амар муу тийм учраас хувц битээ өөр бусад бараа бүтээгдэхүүнүүдийг ингээд аваа гэж зөвлөх тийм ямар ч баталгаагүй болчихж байгаа гэсэн үг. Ягаад тэгэхээр угаасаа л ер нь ингээд хулих тийм хулихийн цаашаа ингээд чанаргүй стандартгүй юм хортой химийн бодис агуулсан иймэрхүү бараанууд тэр дотор байгаад байгаа учраас за энэ нь бол сейф шүү, энэ нь бол аюултай шүү гэж хэлхийн ямар ч арга байхгүй болчиход байгаа гэсэн үг. За тэгээд солонгоччуудаас ингээд одоо орж ирж байгаа Тэмүгийн бараанууд дээр ингээд судалгаа явуулсан байгаа заяа. Тэгсэн чинь за үнэт эдэлдэх хортой металлууд гэж байгаа. Зөвхөн хувцснаас гадна одоо аксессуарнууд дээр ийм хортой бодиснууд илэрсэн байгаа. За тэгээ Солонгосын гайлын албаны шинжилгээнд хамрагдсан энэ үнэт эдлэлүүд дунд заяа одоо бөөгж эмэг гэх мэт бараа нь 24% нь кадмий болон хар туулгын агуулмж хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 700 дахин их байгааг тогтоосон гэж байна. За энэ кадмий, хар туулга энтер гэдэг байгаа чинь бүгдээрээ хорт хавдар үүсгэгч бодисууд гэж явдаг байхгүй юу? Тэнгуут эднэр зүгээр ингээд стандартаас 700 дахин их байсан гэж байгаа. Тэр бүгд эмэг энтерт аксессуарнууд дотор нь. За энийг ингээд Солонгосын гайлын алба илрүүлчихжээ. За тэгээ хүүхдийн бараа бүтээгдэхүүн дотор ч гэсэндээ хорт хавдар үүсгэж бодисууд байсан байгаа юм. За 24 оны 8 сард Сүүлийн эрх баригчид хүүхдийн сандаал нь одоо тэр Тэмүгээс орж ирсэн хүүхдийн сандаал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 11 дахин их хар туглах агуулсан тийм хүүхдийн сандаалыг илрүүлсэн байна. За тэгээд дээрэс нь хүүхдийн арьсан цүнхэнд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 55 дахин их хэмжээний фталат гэдэг ийм хорт хавдар үүсгэгч бодис байгааг илрүүлсэн гэж байна. Тэгээ энэ болохоор бүр нөхөн үржихийн одоо өргөдөлд хүргэх аюултай тийм хорт бодис юм байна л да энэ фталат гэдэг нь. Тэгээ энэ нь болохоор зүгээр л ийм хүүхдийн арьсан цүнх гэж зарж байсан цүнхэн дотор нь 55 дахин их хэмжээтэй байж исэн байгаа юм. За формалдегид гинэ. Бас тэр бодис ингээд маш өндөр түвшин илэрсэн. Тэгээ энэ болохоор хүүхдийн янз бүрийн ингээ хувцснууд бол эд зүйлсээс илэрсэн гэж байгаа. Тэг бүр ингээ хүүхдийн бараа бүтээгдэхүүнээс ингээ гарч ирсэн одоо бодиснууд байгаад байгаа шүү дээ энэ чинь. Тэгээ энэ болохоор формалдегид гэдэг бодис нь яадаг бодис вэ гэхээр одоо ийм хямд ийм нэхмэл эдлэлийг
одоо үрчийнхээс урьдчилан сэргийлдэг тийм бодис юм байна л да. Тэгээ энэ болохоор угаасаа хор тавдар үүсгэж бодис гэж явдаг. Тэгээ энийг болохоор одоо ийм чанаргүй материалаар юу хувцс хийснээ нөгөөдхөө ингээд амар ийм бат бөх чанартай юм шиг харагдуулахын тулд энэ бодисноос айгүй хийцэн байгаа даа байхгүй юу. За тэгээ бүр ингээд одоо ингээ хүүхдийн соск моск хүртэл хүмүүс захиалдаг байгаа даа байхгүй юу. Тэнгууд ингээ соск чи мэдээж ингээ ийм уяатай байдаг штэ. Хүзүүм зүгээр ингээ зүүдэг уяатай. Тэнгууд тэр одоо соскны тэр гинжин уяан ч гэсэндээ аюулгүй байдлын стандартаас ингээд хитрхи урт давсан болохыг энэ хүртэл тогтоосон байгаа юм. Ингээ хүүхдээ ингээд үүрчдэж штэ одоо ингээ урталтай ингээд оруулаад ингээ хоёр хүл ингээ унжаад ингээ явдсан штэ хүүхдийн одоо тэр чи юугээд идэвлээ өөрөг өвчиг юм. Син чин тэр нь ч гэсэндээ айгу муу хийцтэй тэр няраа хүүхд хүртэл ингээ унах эрсдлийг бий болгосон гэдэг тохиолдол гарсан байна. За дараа нь электрон ба цахилгаан хэрэгсэл гэж байна. Одоо цахилгаан хэрэгслийн бүтээгдэхүүн ч гэсэндээ ингээ тэмүгээс авлаа. За англид болохоор энэ тэмүгээс захиалсан цахилгаан хэрэгсэл дээр ингээ туршилт явуулсан юм байна л да. Тэгсэн чинь маш аюултай гэдэг тийм англид ингээ орсон гэж байгаа юм. За тэмүү дээр зарагдж байгаа хувцснууд бол угаасаа fast fashion-д орж байгаа. Тэгээ fast fashion чи өөрөө ингээ байгаль орчинд ямар амар хор нөлөөтэй вүлээ. Байгаль төдийгүй ингээ хүний биеинд ингээд өмсөж явхад хүртэл ингээд хор тавдар үүсгэх юм бодтой байгаад байна гэхээр чи аюу хэцүү байгаа зү. Тэгээ бас нэг асуудал гарсан нь юу вэ гэхээр одоо ингээд амар лаглаг брэндүүдийн дуур амьлыг ингээд гаргадаг. За fast fashion угаасаа ингээд том брэндүүдийн хулах юм загваруудыг ингээд copy paste хийж шууд ингээд гаргаж байгаа заяа. Тэгэхдээ бүр за одоо жишээлбэл манай монголчин ингээд Kidalt гэдэг брэнд байгаа шүү дээ, Монголын брэнд. Тэнгууд одоо Kidalt-ийн ингээд хувцснуудыг copy дэж гаргахдаа тэмүүдээр тавьсан тэр одоо сурчлагынхаа зураг нь бүр яг ингээ Kidalt-ийн одоо хувцснуудынхаа зургийг авсан тэр яг бодит зургнуудыг хүртэл бүр ингээ ашигласан тохиолдол ингээ гарсан гэж байгаа байхгүй юу. Тэр чинь ингээ бүхэл бүтэн продакшны ажил явагдаад ингээ модель хөслүүд ингээ өчнөө юм болж байгаа шүү дээ. Тэнгууд яг өөрсдийнх нь пэйж дээр ашигладаг өөрсдийнх нь албан ёсны зургнуудыг нь аваад нэг дэлгүүрэн зүгээр ингээ Kidalt-ийн хувцснуудыг ингээ зараад явчихна гэсэн үг. Тэгээ энэс нь болоод ингээд аюул олон ийм уран бүтээлчид гомдол гаргасан тэмүүд. Тэгээ дээрэс нь ингээд янз янзын ийм гоё одоо зөвхөн хувцас биш заяа. Янз янзын ийм эмэг аксессуарнууд хүртэл ингээ оюуны өмчийн ийм хулгайтай иймэрхүү бүтээгдэхүүнүүд аюул их байгаа даа. За тэгээ тэмүү энэ одоо янз янзын ингээл хор тавдар үүсгэж бодис илэрлээ инглээ тэглээ тэдэн хувийн стандартаас ингээд авсан байна мэн гэдэг мэдээллүүдэд ингээ хариу өгөхдөө юу гэж хэлж байгаа вэ гэхээр за бид нар ингээ те энэ аюулгүй байдлыг ингээ маш нухацтай авч үздэг ээ. Тэгээ энэ стандартад нийцээгүй бүтээгдэхүүнүүдийг бүр ингээ тэр дор нэн даруй ингээ устгадаг гэж мэдээлсэн байгаа юм. За угаас тэгж мэдээлэл нь аргагүй л те. Гэхдээ тэгээд тэр олон хар мянган дэлгүүрийг тэр олон хар мянган хувцснуудыг алийн тэр гэж энэ юм бэ наадхаа хай гэд тгий сууж явах те. Энд чинь ингээ баг контролдоход амар хэцүү юу болчиход байгаа байхгүй. Тэгээ тэмүү чи өөрөө ямар үйлдвэрлэгч ийм компани биш шүү дээ. Зүгээр л нэг ийм 3 дахь ийм дамжуулагч ийм платформ байгаад байгаа шүү дээ. Янз бүрийн дэлгүүрүүдийн хувьцыг ингээд дамжуулаад цаашаа ингээд хүмүүст ингээд санал болгодог хүргэдэг нэг тийм л ийм платформ байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яач утас ингээд тэмүү дангаараа одоо энд ингээд ямар нэг өөрөг хариуцлага хүлээгээд эсвэл стандартыг мөрдүүлээд ч юм уу тиймэрхүү зүйлийг хийж чадахгүй. Тийм учраас эцсийн дүндээ яг юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр хизээж хямдхан ийм чанартай байна гэж байхгүй. Нэг хямд өндөр чанар манар гэлээд нь штэ тэр чинь ингээ үнэхээр үлгэр заяо. Үнэхээр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө ингээд өөртөө хайртай байгаа бол ийм навшийн 3000 4000 ийм цамц подолк бити авч өмсөөрэй. Тэгээ дээрэс нь ингээ хүүхдүүддээ бити тэмүүгээс юм захиалж өгөөрэй. Ялангуяа тэр шууд арьстай нь хүрэлцдэг те хувцас төрсийг усны хувцас оймс гэдэг юм уу тиймэрхүү бараа бүтээгдэхүүнийг юусоо тэмүүгээс бити аваарэ гэж зөвлөмөр байна. Тэг ер нь альва ингээд гаднаас хувц захиалаад ч юм уу авж байгаа тохиолдолд тэрийг ингээд авсан даруйдаа шууд ингээд өмсч болохгүй. Шинэ хувц юм чи ингээд биен дээрээ шууд ингээд өмсч болохгүй. Заавал ингээд өмсөхөөс өмнө нэг угаагаад тэгээд өмсөж явах хэрэгтэй. За тэгээ бодит зургууд болон одоо бусад хэрэглэгчдийн материал нь ямар байсан санал сэтгэл гомдлыг нь ч гэсэндээ сайн шалгаж агаад захиалгах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь одоо тухайн бараа яг ямар тэмдэглэгээтэй вэ? Уул нь ингээд ороод харангуут 100% даавн гэд 100% коттон энтергээ бичгтэй байгаад байгаа байхгүй. Тэгвэл хүмүүс тэрийг ингээд анзаарахгүй. Тэгээ ер нь бол ингээд үнэн ингээ өксөх тусам уул нь материалын чанар манар нь гэсэндээ арай өөр болоод явдсан юм шиг байна. Тэнгууд хүмүүс ингээд аль болох ингээд хямдханыг нь авах гал тэнгууд тэд нар чинь ингээд яаж утсан ингээд чанартай бараа байхгүй шүү дээ тэр дунд чинь. Мэдээж ингээд
бүх тэмүү зарагдж байгаа бүх бараа бүтээгдэхүүнүүд ийм амар бүгдээрээ хор тавдар үүсгэж юм байд загуулсан гэдэг утгаар энэ бичлэгийг ерөөсөө хийгээгүй шүү. Тэгээд сайн ойлгож үзээгүй гэж ингээд доор хэрүүл хийгээд зүгээр ямар ч хийсэн юм захиалга хийхдээ материалыг ингээд харчж байгаарай, шалгачж байгаарай. Тэгээ ер нь аль болох тэмүү болон табууч гэдэг юм шэйн гэд бас байд юм билээ шүү дээ. Тэгээ тэдрээс юм захиалгатаа дотор хувцс болон усны хувцс гэдэг юм уу, гоо сайхны бүтээгдэхүүн, за тэгээ энэ аксессуарууд ч гэдэг юм тиймэрхүү юмнуудыг аль болох авахгүй, захиалахгүй байхыг хичээгээрэй л хийзүүлээ доо. За тэгээ дараачихаа мэтлэгээр уулзцгаая. Баярлалаа, баяртай. Арт шүү.